нөгөө нийгмийнхэн өөрийнхэн одоо юу гэдэг тэр хөгжил төлөвшөлтийн арчин уу явахгүй тий. Одоо 80-ад оны бид нар ихэд баг залуу баг насндаа одоо бид нар тэр ус зөөх төлөө ахлахаас өөр сонголт байхгүй л байхгүй юу. Тийм үед байсан бид нар чинь тэр цэрэгт ирэх арай өөр тийм 90-ад оны залуучуудад мөн тийм л одоогийн залуучуудад бол тийм ажлыг багтаа хийх ямар шаардлагагүйсэн баг. Тэгэхээр тэр залуучууд чинь энэ яг хэлийн став ч юм уу хэлийн хатруд ч юм уу гэдэг энэ нөхцөл байдал дээр ороод ирэхээр юу тулгамж ийн гэхээр нөгөө нэг тэр 80-90-ад оны ахуй чинь тэр чигтээ байж байгаа байхгүй. Тэгэхээр чин тэр оны ахуй руу энэ залуучууд шилжиж ороход жоохон төвөгтэй. Тэрийг бид нар яг нялцамхаа гэж нэрлэж байгаа байх. Гэхдээ яг тухайн үеийн тэр нялцамхаа гэж нэрлээд байгаа залуучууд чинь өөр зүйлийг л мундаг чаддаг л байхгүй. Өөр зүйлийг мундаг чаддаг л байхгүй. Одоо нөгөө тэр нялцамхаа гэж нэрлээд байгаа дээр үеийнхнаас чинь илүү тийм өөр төвшний юмыг илүү сайн хийж чаддаг л байгаа байхгүй. Тэгэхээр өдөөсөө наантаа сантаа.